Нүүдэлчдийн соёл иргэншлийг бүрдүүлэгч мал аж ахуйн салбар, орчин цагийн монголчуудын үндсэн хоол хүнс, амжиргааны хэрэгцээг хангах түүхийн эдийг үйлдвэрлэн, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлсээр байна. 4 цагийн эргэлтэд уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж, малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний үнд цэнэ өсгөхийн тулд уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн өрсөлдөөн донд хөгжлийн сарилтуудтай алхан тутамдаа нүүр тулж байгаа малчид фермерүүдийн шин санаачлага, бүтээлч хандлага бүрийг нь хаан банк тогтвортой хөгжлийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Мал аж ахуйн орчныг шинжилгээ ухааны үндсэлтэйгээр зохион байгуулснаар нэгж малаас авах ашиг шим өснө. Үр дүнд нь мах сүүний гарц нэмэгдэж, аж ахуйн үр ашиг дээшлэнэ. Ингийн тулд уламжлалт мал аж ахуйгаа шин шатанд гаргахыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ бол эрчимдсэн мал аж ахуй. Монгол улс эдийн засгийнхаа суурийг баттгах орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 4 гол кластерыг хөгжүүлэх стратеги баримталдаг. Кластер бол амжиргаа, ажлын байр, экспорт, тогтвортой өсөлтийн цогц хөтөлбөр юм. Ноос ноолуурын кластер малчтын амжиргааг дэмжих чанартай түүхийн эдийг боловсруулж дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Сүүний кластер сүүний үйлдвэрлэл боловсруулах салбарыг сайжруулж, дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ, экспортын боломжийг нээх зорилготой. Махны кластер махан бүтээгдэхүүнд нэмэн өртөг шингээж, чанар стандарт, савлгаа, логистикийг сайжруулан, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Үр тарианы кластер гурил хүнсний үр тарианы тогтвортой үйлдвэрлэлийг хангаж, дотоодын хангамжийг баталгаажуулахын зэрэгцээ, экспортын гарцыг нээх зорилготой. Кластер бол салангат салбаруудын уялдаа хамтын хөгжил бүхий орчин үеийн хөдөө аж ахуйн үндсэн загвар юм. Нэг малаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх. Энийг л бол эрчимдсэн аж ахуй гэж нэрлэдэг. Жишээлбэл одоо манай нэг үнэнээс бол 30-аас 40 литр суу авч ийм эрчимдсэн. За нүүдлийн мал аж ахуй бол одоо ичээрээр явдаг. Энэ утгаараа бол одоо нэг малаас авах ашигын хэмжээ бол дийлэн их биш. Нутгийн гэдэг бол орон нутгийн түвшинд, өрхийн түвшинд хэрэгцээг хангаж явж байгаа ийм хоёр өөр ойлголт байна. Бид нар бол эрчимдсэн гэдэг нь Улаанбаатарыг хорсон, төвлөрсөн хотуудыг тойрсон, маш олон хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг, үнийгээ үйлдвэрүүд нийлүүлдэг, за үйлдвэрүүд бүтээгдэхүүнээр хангах ийм одоо загас нийч байдаг юм аж ахуйн нүүдүүд эрчимдсэн аж ахуй. Манайх бол эрчимдсэн сүүний аж ахуйг хөгжүүлж байна. Гадаад сургууль сурж байгаа Монголд ирж байгаа штэ. Тэнгүүт нь ингээд хийх ажил асуултахгүй болно штэ. Юу ихээ мэдэхгүй болж эхэлнэ. Дээрэс нь ямар нэгэн одоо аж ахуй эрхлэх энэ болохоор улсын хөгжилд өөрийнхөө оруулж байгаа хувь нэмэр гэж боддог учраас тэгээд хамгийн анх ирээд Нүүдэлч агроферм компанийн загвар төсөл ер нь бол мал мэдгүй л дээ. Тэгээд зүгээр л орцсон. Тэгээд ороод 2 жил зүгээр өхрөө тийчээж үзье, өхөр малж үзье гэж орж байгаа. Тэгээд дунд нь судлаад олон зүйл гарч ирж байгаа л та. Тэгээд тэр дундаасаа сураад жил бүр ахиулаад тэгээд одоо цайлын үнэ өөрчилөгч болж хоороод байна. Шууд гарааны бизнес эрхлэхэд хөрөнгөгүй шүү дээ. Тэгэхээр биднэрт мэдээж хамгийн нэгдүгээрт санхүүгийн төсвөр банкнаас гарч байгаа. Банк бол хамгийн том их усврыг гаргаж өгч байгаа. Гарааны эхлэлийг тавьж өгөх урам зориг өгж байгаа. Сүүний урамшууллыг бол төрөөсөөс өгж байгаараа фермийн аж ахуйд үсрэнгүй шатанд гарах юм хамгийн том эхлэл болж байна гэж ингэж үзэж байгаа. Нүүдэлч агроферм компани бол энэ өрхийн аж ахуй хөгжүүлээд өөрийн гэсэн эдэнтэй, өөрийн гэсэн одоо эзэмшилтэй, өдөр тутмын орлоготой, чинээлэг ийм дундаж давхаргыг бий болгоход бол одоо дэмжлэг болж одоо ингэж ажиллаж байна. Мөн өрхийн аж ахуйгаас гадна бид бол сүүлийн үед бол одоо 600 үнэний 800 үнэний ийм томоохон цогцлборуудыг байгуулах нэг шугамар үйлдвэрүүдийг түүхийн эдээр хангахын тулд бол зорж ажиллаж байна. За Аподери компани бол Нүүдэлч агроферм компанитай хамтраад 800 үнэний фермийн төслийг эхлүүлсэн. Ингэснээр бол бид Апо компани баталгааг нь гаргадаг. Мөн хаан банк бол одоо баг хүүхдэд зээлийн өгдөг.
Үйлдвэрлэж агробарийн компани өөрөө бол фермийнхаа бүхий л тоног төхөөрөмжийг импортлож зохион байгуулалтаа хийгээд ингээд бүгд найрамд хятадаар тусаас анхны хавь тарлан өхрүүдийг импортлон одоо сүүлийн одоо 30 жилд одоо баригдаагүй 800 үнийн юм зөксөр хэрэглэгийг одоо утгаар хэрэгжүүлэхээр ингээд яг ийд одоо төслийн үе шиг одоо эрчимтэй ингээд 90% явагдаж байна. Орчин үеийн эрчимдсэн мал аж ахуйд технологи, чанартай тэжээл, эрүүл мэндийн менежмент чухал. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө шаарддаг тул банк санхүүгийн байгууллагууд үүнийг гол түнш нь болж байна. Зээлээр шинэ ферм байгуулж, тоног төхөөрөмж авах боломжтой. Лизинг факторингийн тэжээл төхөөрөмжийг түрээсэлж, орлогоороо төлөх уян хатан нөхцөл бүрдүүлдэг. Даатгал нь өвчин гамшигын үед алдагдлыг бууруулдаг. Хөрөнгө оруулалт татснаар салбарын бүтээмж, экспорт нэмэгдэнэ. Ийхүү санхүүгийн дэмжлэгээр малчид эрчимдсэн аж ахуйг амжилттай хөгжүүлж байна. Бид бол одоо бэлчээрийн даацыг бол аль үжээ хэд дахин одоо нуглаад хэрэгжилчихсэн ийм л хүмүүс байгаа. Тэгэхээр зэрэг нэг өхөр бол жилийн 4 улирал 5 га газрыг бол ашигладаг жамаараа өвсийн нийддэг бэлчээрэлдэг. Гэтэл сайлын одоо механикцсан ферм дээр бол нэг өхөрт нэг л га байхад хангалттай гэж үздэг. За бид нар өнөөдөр нэг Монгол өвнээс нэг тонн 2 тонн сүү авж байгаа бол эрчимдсэн одоо энэ цэвэр үйлдвэр өхнөөс 8-аас 10,000 литр сүү авч байгаа. Тэгэхээр ашиг шигмийн хувьд өндөр гэсэн мөртлөө одоо бэлчээрийг бага ашигладаг. Дээр нь бол ашиг шимийг өндөр өгдөг. Тэгэхээр бид бас юм хэрвээ Монголын одоо 5 үнэтэй тэнцэх хэмжээний сүүгийг гаргаж байгаа бол цаана дахиад бид 4 өхрийн бэлчээрийг бас хамгаалж ийн гэсэн. Тэр 4 өхрийн хэрэглэх 5 гагаар тооцвол 20 га газрыг бас хамгаалж байна гэж үзэж байгаа. Энийг ингээд Монгол орнд нийт шаардлагатай байгаа шингэн шүүний одоо тооцоог бодоод үзэх юм бол бид нар жилдээ бараг 500 мянган га газрыг бол байгалийн талаас хамгаалж чадах ийм эрчимдсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм л да. Фермерийн байр нь өвөл дулаахан, зундаа сэрүүн агааржуулалт сайтай, дулаан алдагдал багтай байх ёстой. Шал нь хальтардаггүй, цэвэрлэхэд хялбар, бохирдлыг зайлуулах ховл налуутай байхаар тусгайлан төлөвлөх шаардлагатай. Үүнээс гадна төрөлтөд зориулсан байр, тугалын тусгай хэсэг, сайлын хэсэг, өвчтэй малыг тусгаарлах байр, тэжээл хадгалах агуулгах зэрэг бүхий л хэсгийг зориултын дагуу зохион байгуулах хэрэгтэй. Мөн дулааны шийдэл гэрэлтүүлэг ус хангамж, тэжээлийн систем зэрэг техникийн дэд бүтцэн фермерийн тогтвортой ажиллагаанд шууд нөлөөлдөг. Энэ бүхнийг уялдуулан төлөвлөж чадвал эрчимдсэн мал аж ахуйн тогтвортой загвар болж чадна. Ер нь бол сөөний үнэ бэлчээрээр нэг явахгүй. Тийм болохоор тэжээлийн балансыг тогтвортой байх нь хамгийн чухал. Тийм болохоор жилийн 4 улирал тасрахгүй өгч чадах тэжээлээр л хангах. Одоо илүү үр ашигтай байхын тулд бид нэр тэжээлийн асуудлаа тэжээлийн үнийн хөөрөгдөлгүйгээр тэжээл олж авах асуудал шийдэг. Тиймээс сүүний үн тогтвортой байх, тэжээлийн үн тогтвортой байх. Энэ хоёр асуудал шийдэх юм бол эрчимдсэн мал аж ахуй бол эрхэж болно. Цуглаачид эрчимдсэн мал аж ахуйд зоригтой л орох хэрэгтэй. Айхгүй бол бүх зүйлийг дотор нь ороод хийж эхэлж болно. Үргэлжлүүлээд ингээд хийгээд явж байгаа хүмүүс байгаа штэ асууж болно. Би хийж ирээд юу ч асуусан өөрийнхөө одоо 5 жилийн туршлагыг бол харамлахгүй байдаг. Монголчууд бэлчээрийн малыг эрүүл органик гэж үздэг хэвээр. Гэвч эрчимжүүлэлт нь уламжлалаа үгүйсгэх бус шинжлэх ухаан технологиор сайжруулах арга юм. Бэлчээр болон фермерийн аргыг ухаалгаар хослуулснаар малын эрүүл мэнд, ашиг шим нэмэгдэж, махны чанар сайжирна. Эрчимдсэн мал аж ахуйн Монгол махыг дэлхийн зах зээлд гаргах стратегийн алхам бөгөөд харин шинэ үеийн малчид бол өгөгдөл тулгуурлан шийдвэр гаргадаг фермерүүд юм. Нэг малаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх гэдэг. 1000 малтай өрөх байна гэж үтэ. Нэг хоньноос авж байгаа ашиг шим нь одоо маллаж байгаа 2 хоньных нь ашиг шимтэй тэнцвүүц болчихъя гэж үтэ л дээ. Ингээ нөгөө чанар нь сайжрахаар нэгсэнд ашиг шим нэмэгдэх хэрэгтэй.
Ингээд сайн ашиг шим өгдөг сайн чанарын малтай болчих юм бол тэр аль 1000-ыг маллах шаардлага болж байгаа. Магадгүй 600 ч юм тий 700 ч юм уу маллаа. Ингээд явах юм бол нөгөө бэлчээр дээрх ачаал багасч байгаа. Монгол ямаан дээр жишээлбэл сүүлийн үеийн эрдэмтдийн бас судалгаа байна. Ямаа өөрөө шимтгижээлийн байцаар бүрэн хангагдахгүй байхлаар зөвхөн нөгөө бид нар яг ноолуур яриад байгаа. Ноолуурын гарц багасаад байна. Ноолуурын нарийн дөрвөлжилт ороод байна. Гэтэл тэр нь юунда байх ноолуур өснүүд ч нөөрөө арьсан дээр урган тий. Гэтэл нөгөө арьсных нь уутанцрууд нь бүрэн хөгжиж чадхааргүй тийм хэмжээнд шимтгижээлийн байцын дутагдaltaй яваад байгаа. Ингээд ярихаар энэ тижээл гэдэг асуудал зайлшгүй шаардлагатай болж байгаа. Тэгэхээр за нэгдүгээр бэлчээрийн мал дээр бол ийм шалтгаанаар тижээлэр зайлшгүй сайн чанарын тижээлэр хангах шаардлага байгаад байна тий. За тэгэнгүүтээ ер нь бол яг эрчимцэн мал аж ахуй гэдээ яриад байна. Эрчимжих гэдэг асуудал бол ерөөсөө нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулах асуудал. Тэгэхээр нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулахад уламжлалт мал аж ахуй дээр ч гэсэн боломж байна. Тэ эрчимцэн мал аж ахуй дээр ч боломж байна. Хот ойрсон газруудаар барьцаан ч гэдэг юм уу, Батцанбүр ч гэдэг юм уу, тэгэнгүүтээ Сэлэнгэрүүч гэдэг юм ингээд яг нөгөө сүүн үхрийн аж ахуйнууд нэг дор ингээд олноороо төвлөрсөн байгаад байна. Тэгэхээр тэд нар нийлж агаад дундаа нэг тижэл бэлтгэлийн цэгтэй байж болж байгаа юм. Одоо яг сүүгээ нийлүүлэх асуудал бол кластер тогтолцоонд ерөнхийдөө бараг шилжчихлээ тий. Сүүний үйлдвэрүүд очиж сүүгийг авчдаг. Малчид болоо фермерүүд сүүнийхээ чанарыг шалгаад өгчдөг тий. Тэгэл урамшууллынхаа системд хамрагдаад урамшууллаа явуулдаг юм болчлоо. Тэрний хажуугаар одоо адилхан дараагийн ажлууд дээр тий одоо дундын мал эмнэлэгтэй, дундын үржүүлэх технологийн нэгжтэй, дундын тижээлийн үйлдвэртэй ийм байгаад явах юм бол хамтдаа хөгжиж явах боломж нь байна гэсэн үг байна. Сүүлийн жилүүдэд эрчимчсэн фермүүд малын тижээлийн чанарт онцгой анхаарах болжээ. Уураг, эрдэс, амин дэмээр баялаг тижээл нь махны ширхэглэлийг нарийсгаж, өөх тосны хуваарлтыг жигд болгож, зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг нэмэгдүүлдэг. Мөн ноолуурын чанар сүүний гарт сайжирч, фермүүдийн орлого тогтвортой өсөж байна. Бэлчээрийн туул бол 4 сартаа дуул 63 илтэй байгаа. За яг МИМО нэмэгдлийг бэлчээр дээр нь өгсөн туул маань 167 ил. Зөрүү нь одоо 100 нэмэх гар үе хилийн одоо зөрүүтэй болж ирж байгаа жишээ байна. Бэлчээрийн одоо шүдлэг үхэр гэхэд 256 илтэй байгаа. За гэхдээ яг адилхан насны үхэр гэхэд 530 ил татж байна. 16 оноос хойш компани судалгаагаа эхлээд 19 онд компани байгуулад 22 онд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж ирчихсэн. Энэ үед бол эрдэс гэж юу юм? Яагаад эрдэс өгс? Ерөөсөө тэрийг авч өгөх нь битгий наад чи юу эрдэс гэж юу гэдэг ингээд энийг л тайлбарлаж эхэлж исэн бол өнөөдөр бол 21 аймгийн 330 сум болгонд хэрэглэгчтэй болсон байна. Мөн тэдгээр өөрсдөө ингээд үр дүнгуудээ аваад эхэлсэн олон малчттай байна. 23-аас 24 оны зууднаар энэ зүй аймагуд чинь маш айхтар зууд болсон. Тэр зууднаар одоо манай хэрэглэгч ихэд нэг ч малын хорогдолгүй. Тэгээд ямар ч хямралгүйгээр шууд зуныхаа сайхан ногоог аваад ирэхээр махан тарах суугаад, чөмөг суугаад ингээ мал бол илүү эрүүл болж ирж байгаа. Тархлаа сайтай болж ирж байгаа. Засгийн газраас хүнсний хувьсгал, цагаан галт, шинэ хоршоо, атар дөрөв зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлээр малчид тариаланчдыг дэмжиж байна. Малын тоог үе шаттай бууруулж, чанарт шилжих замаар бэлчээрийн дац, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ нь хүнсний аюулгүй байдал, экспортын төрөлжилт, уур амьсгалын зорилготой уялдсан гол бодлого юм. Ноолуурн дээр бас сайхан үр дүнгууд гарч байгаа. Монгол борлонгийн одоо дундаж гарц бол 220 г байдаг бол МИМО хэрэгэлсэн малын борлонгийн дундаж нь 360 г болоод за микрон нарийсаад атран уртсаад нэмэгдээд сайн чанарын өндөр үнэтэй ноолуур одоо гарах боломжтой болж байгаа. За 3 борлонгоос авч байгаа ноолуурыг 2 борлонгоос авч ийн. Цөө яманаас өндөр
чанартай одоо бүтээмж гарц ихтэй юм ноолоор ах боломж бас үүсэж байгаа гэсэн үг. Хөвчлэн махны одоо чиглэлийн одоо хувь юм 100 хүртээ 200 хүртээ гэд аж ахуйнууд их авж байна. За Арангаа аймагт Ара гэд одоо Ара компанийн бас юм 400 хүртээ ферм хийгээд тэр бол яг бүтэн 4 улирлын турш зөвлөгөөг аваад тэжээлийн хэрэглээ явж байгаа. Тэгээд Дорнтой аймаг руу бас хувь одоо юм аж ахуйнууд их байдаг. За сүүний бас фермрүүд байгаа. Шимагра, Үлэмж органик, за Ивт үлэмж гэд аж ахуйнууд байгаа. Одоо жишээ нь ингээд сумдын хүн амын тоо бол 3,000-аас 4,000-д байгаа. Яг энэ нийтлэг яг энэ хооронд байна. Малын тоо бол нэг хамгийн бага малтай сум бол нэг 150 мянган малтай, хамгийн их нь одоо 250 мянган малтай ч юм. Ийм сумдууд байгаад байгаа. Тэгвэл нэг малаас авах гарцыг 2-оос 3 дахин нэмэгдүүлээд ялангуяа энэ махны одоо чиглэлийн малыг 2-оос 3 дахин нэмэгдүүлээд мөн хугацааг нь богиносгоод 3 жил болж иж гаргадаг хоныг жилийн дотор эргэлтэнд оруулаад ингээд эхлэхээр 3 дахин бүтээмжийг бууруулаад тэгэхээр малын тоо ч гэсэн 3 дахин буух боломжтой. Тэр хэрээрээ нөгөө 3 дахин малаасаа байх үеийн малаас авдаг ашиг шин хിവэрээ малын тоо толгой 3 дахин буух ийм боломж бас харагдаад байгаа. Энийг бас бид нэр танилцуулаад явж байгаа л та. Хөд аж ахуйн кластер нь аж ахуйн нэгжүүдийг зах зээлд өрсөлдөх чадвартай болгож, чанар стандарт нийлүүлэлтийг тогтвортой болгодог. Энэ нь орон нутгийн хөгжил, ажлын байр, малчдын урлагийг дэмжихээс гадна мэдлэг технологи дамжуулах, инновацийг нутагшуулах, хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдөх, экспортын гэрээт нийлүүлэгч болох боломжийг нэмэгдүүлдэг. Хамтын тээвэр, хадгалалт, борлуулалтаар зардал буурч үр ашиг нэмэгдэнэ. Махны хүрээж авах бүс нутаг тогтоох хэрэгтэй. Бүс нутаг тогтоож өгөхгүй байгаа учраас махны хүрээж авах бол одоо ингээд төрөлжүүлээд за тэгээд түрүүч ярьсан нэг өсвөр өсгөн боожуулах аж ахуйнууд байгуулад цогцлороо махны хүр бордох цогцлороо байгуул явах зэрэг тийшээгээ нөгөө хүмүүс малаа өгөхгүй дээр нөгөө бод мал янз янзын байдлаар ингээд холилдоо явж байгаа учраас бол амар болчихж байгаа. Тийм учраас бол ер нь төрийн бодлогын төвшөнд бол энэ ертөнцийн аж ахуй бүс нутаг гэдгийг бол тогтоогоод тэндээ одоо үндсэндээ төрийн бодлогын төвшөнд яах нь хөрөнгө оруулалт хэрэгтэй дээр махны хүрээ аж ахуй үржүүлж байгаа, махны чиглэлийн хонь үржүүлж байгаа, одоо гахааш үржүүлж байгаа, тэр үтгэр туулаа үржүүлж байгаа ч зөвгөө үржүүлж байгаа. Энэ аж ахуйн нотор бол одоо тодорхой төвшний бодлогын чанартай юм хэрэгтэй гэж бодож байгаа. 2024 оны эцэст хүн амын махан бүтээгдэхүүний хэрэгцээ 192 мянган тонн байсан бол махны хангамж 311.8 мянган тонн хүрэх боломжтой гэж үзэж байна. Үүний 58 мянган тонн нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн мах бөгөөд энэ хэмжээг нэмэгдүүлэх нь экспортод гарах махны хэмжээг шууд нэмэгдүүлэх эхний алхам юм. Тэгэхээр бэлчээрийн малгайтай Монгол үхрийн тухайд бол одоо нядлаад жилийн дөрвөн үлрэл бэлчээрээр малдаг. Баг шиг нэмэгдэл хичээлтэй ингээд өвлжүүлж аварж болоод ингээд намар нядлаа ихт бол нэг хүрээс дунджаар нэг 180-220 кг гаргаж байгаа. Эрчимсийн аж ахуйд одоо гадны төрөлдсөн үйлдвэрийн үхрийг цэврээр нь үзүүлэх юм. Нэг бол Монгол үхрийг бол тэр төрөлдсөн үйлдвэрээр сайжруулад ингээд релизжүүлээд ингээд одоо мах үйлдвэрлэл болохоо зэрэг нэг үхрээс бол үндсэндээ 280-аас 320. За дээдлэн гадаадын оронд бол 400 гаруй кг мах авч байна. Тэгэхээр зэрэг эрчимжүүлсний үр ашиг гэдэг бол эндээс харагдаж байгаа. Тэгэхдээ эрчимцийн аж ахуй бол өөрөө зардал эртээ, өртөгтэй ийм одоо байдаг. Тэр утгаар бол 1 кг мах үйлдвэрлэж байгаа нэг үн цэн бол өөр нэлгээтэй байх хэрэгтэй. Тэр утгаараа бол эрчимцийн аж ахуйд үндсэндээ 1 кг мах үйлдвэрлэх бэлчээр мал одоо Монгол малын бэлчээрээр нь дагнаад явуулж байгаа үхрийн мах бол үнийн үнэлгээний хувьд бол өөрчлөшин гэсэн хоорондоо ялгаатай байдалтай байх юм аа ер нь. За дэлхийн нийтийн чиг хандлага бол үндсэндээ бол зөвхөн мах үйлдвэрлэл биш, зөвхөн сүү үйлдвэрлэл биш. Сүү мах асуулсан байдлаар явах тийм чиг хандлага руу бас явах хандлагатай байна. Жишээлхэд тэр сүүний хөр дээр бол махны хүрээнд
одоо бухны үрээр хэлтэл хийж байна. Тэрний мөн одоо махны үрийн хөврлийг шилжүүлж болгож байна. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл сүүний хөр дээр бол үндсэндээ тэр үнэнд бол сүү үйлдвэрлэл нь тасралтгүй явагдана. Хээл авж байна, туглан тий. Тэгтээ бол сүүний хөр дээр 60 хоногийн өмнө тийжээд тэр технологи юм л та. Тэгэхээр зэрэг сүүний хөрийн савыг ашиглаад махны хөрийн туглыг гаргаж авч байна. Тэгээ махны хөрийн туглыг бол бордоод ингээд яг мах үйлдвэрлэл, сүү үйлдвэрлэл хоёрыг зэрэгцүүлээ явж байгаа жишээтэй. Тэгтээ бол нэг үндсэн баазаар манай сүүний үйлдвэр гэдэг утгаараа бол дагнсан үйл ажиллагааны чиглэл зорилго нь бол өөрчлөгдөхгүй л дээ. Ийм байдлаар бол одоо бас явах хандлагууд байна. За тэгээд хослонд ашигтай дэлхийн нийтийн хэмжээнд бол үндсэндээ тийм мал руу шинжих хандлагатай болчих гэсэн. 2024 онд махны экспортод хон ямааны мах голлож, нийт үнийн дүнгийн 51.3%-ийг эзэлжээ. Үүнээс 73.8%-ийг Иран, 14.9%-ийг Ирак, 4.4%-ийг Хятад ард улс, 4.3%-ийг Узбекистан руу тус экспортлсон байна. Жишээлхэд одоо үндсэндээ тослог сайтай сүгээр нь тослогын хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийн сүгээр үнэлдэг нэг хэлбэр ажиллана. Дээр нь тэжээлийн уршилж өгөөд тэжээлийн тодорхой хэмжээг хангаж өгчөөд тэрийг бол сүүнийхээ өнөөс суудахдаг байдаг. Ийм юмч бас байх боломжтой. Гэхдээ энэ чиглэлийн хэлбэрийн юмнуудыг бол энэ томоохон аж ахуйнууд бол бас апууд ярийн зүү хувьсат компаниуд янз бүрийн байдлаар оролдоод явж байгаа. Тийм учраас өнөөдөр бол Монгол Улсын хэмжээнд үндсэндээ бол 1 кг тэжээлийн үн чинь өөр өндөртэй болоод ирэх зэрэг үндсэндээ энэ сүүний чиглэлийн хөрийн аж ахуй хилж байгаа аж ахуйнууд заамаар кластераар хөгжиж байгаа аж ахуйнууд гэсэн бол сүү үйлдвэрлэлийн өртөг гэдэг юм чинь нэлээд асуудалтай болчихсон тийм ээ. Тийм учраас бол тэжээлийн өртөг бол аль болохоор хямд ихтэй чанартай. Хямд байлаа гэж чанаргүй тэжээлэр тэжээх юм бол нөгөө үнэнээсээ сүүгээ авч чадахгүй. Хүрээсээ бол махны хүрээс бол махыг авч чадахгүй болно шүү дээ. Тийм учраас уурэг тэжээлэр яг хангагдсан тэгээд энэ технологийн дагуу тэжээлгээ явуулдаг ийм аж ахуй бол одоо Монголын нөхцөлд бүр ашигтай ажиллах юм боломжтой. Чанарт бол өрдөөсөө технологи л хэлж байна. Технологи. Технологи дундаа үндсэндээ сүүний хөрчөө, махны хөрчөө тэжээлийн асуудал байна. Чанартаа тэжээл үржижл гайгүй сүү аав шүү дээ. Таслаг өндөртэй, ургийн олон сайтай. За тэгэл одоо эрдэс суд сайр баялаг гэх юм тийм ээ. Шингэх шинжүүц, хүний эрүүл мэндэд тохиромжтой ийм бүтээгдэхүүнүүд авах боломжтой шүү дээ. Энэ талаасаа бол одоо тэр стандарт чанарын шаардлага хангасан юм байх хэвээр. Тэрнийг нь бол бэлтгэн нийлүүлж байгаа цаад авч байгаа газар чинь өөр хяналтаа тавиад эндээ гаргах хэвээр шээ. Дээр нь би түрүүн бас хэлж байгаа өргсөн. Үндсэндээ Монгол Улсын хэмжээнд стандарт гэдэг юм байх гэсэн. Жишээлхэд одоо ноолор л гэж байна. Ноолор ч өөрөөсөө уг нь нарийн бүдүүнээр ялгаатай үнэтэй. Состейз стандарттай ингээд өнгийн хөвчөнгөтэй ийм байсан шүү дээ. Гэтэл бол одоо өөрөөсөө ноолор бол ноолор. Өөрөөсөө 1 кг ноолор тэр нарийн байна уу бүдүүн байна уу заагаараа ялгаагүй шах болчих юм болчих гээд шүү дээ. Тэр нөхөн сүүлийн жилүүд дахиад эргээд нэг жаахан ялгах хандлага бай болчих. Тэрэн шиг магадгүй сүүн дээр бол тослогын хэмжээгээр ялгаатай байдлаар үнэлээд өндөр тослогтой сүү нийлүүлж байгаа жахуу бол өндөр үнэтэй сүүгээ нийлүүлдэг. Тэрэн дээр нь одоо үндсэндээ хяналттай байх. Тийм тогтолцоо бол бас байгаа шүү дээ. Малын тэжээл, арчилгаа, орчныг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулснаар нэгж малаас авах ашиг шин нэмэгдэж, мах сүүний гарц өсдөг. Тэжээлийн найрлага, эрүүл мэндийн хяналт нь хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, зах зээлд стандарт хангасан мах сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн зохистой удирдлага нь бэлчээрийн ачааллыг бууруулж, газрын дороотлыг багасгахад чухал нөлөөтэй. Кластерын сүлжээг амжилттай хэрэгжүүлэхэд банкуудын санхүүгийн дэмжлэг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл банк кластерын оролцогч бүрийн онцлог хэрэгцээнд тохирсон зээлийн болон санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож доктортой өсөлтийг дэмжиж байна. Кластерын нэг тоглогч нь болсноор малчинтаа нэмэн өртөг шингэсэн ашиг авч баталгаатай орлоготой болж нийгмийн харилцаанд орох эрхтэй нь улам бүр нэмэгдэнэ. Танд амжилт хүсье.
Хотын өсөлт хөвөлдөр хаан банк